За бүгдээрээ сайн уу? Дараагийн хичээлдээ бэлтгэе. За энэ удаагийн хичээл маань hidden setup ба түн дээр анхаарах зүйлс. За одоо ингээд хэдүүлэн чинь дахиад нэг setup нэмэгдэж чинь тийм ээ. За hidden setup-ийн үндсэн логик нь хэрхэн яаж үүссэн мөн гарсан тухай. За ханшуур ямар ч төрлийн ханштай юм. Ерөөсөө 3 төрлийн хөдөлгөөн хийдэг. За нэг бол uptrend явдаг. Нэг бол downtrend явдаг. Нэгүүд ханш range гэдэг. За хүмүүс юу ч ярьсан бай, чи хүнээс юм уу те янз бүрийн юмнаас юу ч сонссон байх хамаагүй ханш зөвхөн энэ гурвыг л хийдэг. Зэрэг хийдэггүй энэ гурвыг л дараалал хийдэг. Uptrend, downtrend, range, uptrend, downtrend, range, байраа солиод downtrend, uptrend, range гэх юм. Ерөөсөө энэ гурван зүйлийг хийдэг. За тэгвэл уул нь uptrend, downtrend, range гэдэг энэ гурван зүйлийг л хийх юм бол uptrend явж байхад нь асар хөдөлгөөнөөс нь баялаад хахад ашигтай байх юм шүү. За downtrend яваад хатал адилхан асар хөдөлгөөнөөс нь баялаад хахад ашигтай байх юм шүү. Range явж байхад нь паснаас нь short дараад шатнаас нь long дараалахад ашигтай байх юм шүү гэж тийм ээ. Тэгээ ерөөсөө энэ логик энэ асуултаас энэ hidden divergence гэдэг setup явсан. За тэгвэл ямар учир байдг вэ гэхээр окей тэгвэл эндээс нь баядаад ээж болох юм байна. Даанч заримдаа яадаг үлээ. Баядчингууд доошоо яваад. Тэр чигээр shift хийх. Танихад хийцүү. Downtrend явж хахад эндээс нь доошоо short орчход тийшээ long яваад shift хийх. За тэгвэл энэ асуудлыг за энийг асуудал гэж үзээд энийг хэрхэн шийдсэн тухай тэр зүйл бол ерөөсөө хийдэн байна. За окей тэгвэл uptrend явж байлаа. Uptrend явж байлаа. Үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн. За тэгвэл үндсэн хөдөлгөөн явахдаа энэ үндсэн хөдөлгөөн чинь үндсэндээ бол засвар хөдөлгөөний дараа явж байгаа шүү дээ. Тэгээ үндсэн хөдөлгөөнийг яаж таньж байгаа юм гэхээр мэдээж өмнөх үндсэн хөдөлгөөний хай цэгийг эвдчиж хайр хай хийчих энэ чинь үндсэн хөдөлгөөн гэж тийм ээ. За тэгэнгүүт үндсэн хөдөлгөөн явахдаа gap үлдээчихдэг. Одоо нөгөө биднээс юм мэддэг энэ тэндээ сонссон нөгөө gap-ыг үлдээчихдэг. Ханш буцаж засвар хөдөлгөөн орохдоо gap-наас дэмжлэг аваад дээшээгээ буцаад хайр хай хийнэ гэж. За тэгвэл энэ стратеги олон өөр төрлийн стратеги дээр заагддаг боловч яг биднүүцийн сургалтын үрээнд энийг танихад юу хэрэгтэй байдаг вэ гэхээр нөгөө hidden divergence. Одоо нөгөө хэдүүлээ өмнө үзсэн шүү дээ. Hidden divergence болон RSI classic divergence хоёр чи ямар учир холбогдолтой вэ? Юу вэ гэдгийг үзсэн. За тэгвэл ханш хаяа эвдээд үндсэн хөдөлгөөн явдаа. Засвар хөдөлгөөн явдаа. Засвар хөдөлгөөн gap-н дээр ирлээ. Gap-н дээр ирэхэд үндсэн RSI hidden divergence чи доор нь үүсэж байна. За энэ нөхцөлд энэ дээшээ хаяа эвдээд дахиад нэг шинэ uptrend-ийн ихэл буюу үндсэн хөдөлгөөн явах магадлал өндөр болоод хөгжиж байна. За тийм учраас gap-наас орж байгаа тохиолдолд хэрвээ энэ gap-тай байж таараад тэгээд засвар хөдөлгөөн gap-н дээрээс support авч таараад дээшээ өсөхөөр энэ дээр орцсон болвол order flow-ийн доод gap-ыг үүсгэж өгж байгаа эхний кандидат ч order flow. Тэрний доод дээсэлээд. Гэхдээ ихэнх яг тэрний доод дээсэлээд тавьж болно. Миний хараад бол уул нь энэ нөгөө нэг эхний үндсэн хөдөлгөөний засвар хөдөлгөөний лог дээр үндсэн юу ээсэлээд байрлуулчихвал safe байгаад. За дараагийнх нь хувьд үндсэндээ hidden divergence бол 3 төрлийн ордтой юм. За нэг нь gap ашиглаж ордог. За нөгөөх нь touch. За энэ touch-ыг яадаг вэ гэхээр gap байхгүй. За gap байсан ч хамаагүй хэрвээ дээшээ uptrend чиг өсөж байгаас өсөхдөө доо үлдээж байгаа үндсэн хөдөлгөөний ихэл засвар хөдөлгөөний төгсгөл тэгээд үндсэн хөдөлгөөний ихэл хөдөлгөөний төгсгөл энэ ловт маш гоё лайны дагуу явж ивэл энэ нөгөө нэг засвар хөдөлгөөн чинь лайн дээрээсээ support аваад буюу дэмжлэгийн бүс аваад дээшээгээ хаяа эвдээд гарна.
За баталгаа нь мөн л ялгаагүй нөгөө хийдэн дайвжнс. Засвар үлгэн ороход хийдэн дайвжнс үүслээ дэшээ лонг. За R-аар харьцаа. За үнэхээр лайнч байхгүй, гэвч байхгүй бай. Гэхдээ хийдэн дайвжнс үүсцэн. За энэ нөхцөлд яах вэ гэвэл хэрвээ энэ дээрээс орчвол яах вэ? Эхний дипи чинь уул нь энэ хаягаа дээр байгаа шүү дээ. Хаяг авах. Дээрээс чи ийм хот. Тэгэх юм бол нөгөө R-аар харьцаа чинь муухай болчих шүү дээ. R-аар харьцаа чинь тохиромжгүй болчих. Энэ нөхцөл гайвч байхгүй, налууч байхгүй нөхцөл маш сайн унгаад доошоогоо бараг тэнцүү шахуу иргээд нэлээд ойртолцсон байвал энэ чинь нөгөө одоо рискийн явуулт гэж нэрлэдэг байдаг. За ерөнхийдөө рискийн явуулт хийх нь цаашаа. Гэхдээ R-аар харьцаа чинь тохиромжтой болж байгаа. Доошоо унаад цуцж байгаа. Ягаад гэвэл ESL рүү ч ойртолцож байгаа. За тэгвэл ESL ойлгомжтой нэг юу гэдэг нэг 30-40 пипний зайтай уналт нь ингээд ороод ирсэн. Дээшээгээ дипи нэг 20-30 пипний зайтай. Тэгвэл R-аар харьцаж окей. Эндээс лонг авч яа нэдэ ESL-д орон тавьлаа дээшээ баярлаа. За ингээл болоо. Гурван дээр нь хийдэн дайвжсэн баталгаа. За энэ бол шорт үйлдэлтэй. Унлаа яг одоо энэний чинь эсрэг гэсэн үг шүү дээ. Ерөөсөө аптренд байсан бол одоо энэ даунтренд. Логик нь яг адилхан хийдэн дайвжсэн үүсэх ёстой. 1 2 3 4 5 байсан ч болно. Точнууд нь бол хамаагүй. Заавал албатай юм шиг 3 гэхгүй. Хэд ч байсан бол гол нь докон дайны дагуу явж байгаа ёстой гэсэн. За тэгвэл уналтын хөдөлгөөн нь бол адилхан дээ. Дээшээ гарч ирлээ. Дайвжс үүслээ капнасаа заавал унлаа. Энүүд яг R-аар харьцаа өндөр байна. Тэгвэл эндээс нь оролт хийлээ. За энэ дээр тохиромжтой одоо тайм фрейм нь гэвэл 5 минут, 15 минут болон 1 цаг. Холбож харж болно. Гэхдээ эднүүс нь дандараач харж болно. Нэгсэндөө олон цаг харахгүйгээр зөвхөн 5 минутаа хараад энийг харсан ч болох нь байна, 15 харсан ч болох нь байна, 1 цаг харсан ч болох нь байна. Тэг. За тохиромжтой бүтээгдэхүүнүүд нь. За мэдээж алтваага бүх пэрүүд дээр маш гоё ажилладаг. Бүх пэрүүд дээр гоё их пэр гоё ажилладаг. За тэгээд юун дээр мөнгөн дээр. За мөнгө болон алт хоёрын татвар дараагийн хичээлээр заана. За одоо энэ дээр жишээ харагдчихэв. Энэ R-аар харьцаатай орсон жишээ. Энэ R-аар харьцаатай орсон нэг жишээ. За яасан? Ханш хийдэн дайвжс үүсгэсэн. Энд байгаа хаяг ханшин аваагүй хахад дайвжс нь авцсан байна. За тэгээд ямар нэгэн лайн байхгүй, ямар нэг юм байхгүй тийшээ гарч ирлээ. Энэ дээр R-аар харьцаа тохиромжтой орчиж байгаа. Ингээд бодлоо. За дараагийн жишээ. Gapнаас. Таза аваагүй хийдэн дайвжс үүссэн. Энд fair value gap байна. Gapнаас тазавдаа унлаа. За дараагийн жишээ. Дайнаас те 1 2 3 4 5 байсан ч хамаагүй болно. Гол нь дээшээ өсөхдөө яг сайхан лайн суппортоо хөндлөөд дээшээ өсөд байна. Тэгвэл яг уу энэ засвар хөдөлгөөн чи өөрөө хэдэн дайвч хаанаас үсч болох юм? Лайнаас үсч болно. Давхар энд гап чинь ч биш те. Давхар баталгаа өгчлөө. Тэгвэл эндээс сайхан лонгтох. Хаашаа лонгтох юм? Энэ тогтоосон шинэ хаягийг эвдүүлнэ гэж лонг. Ингээд болоо. Хэдэн дайвжин сетап бол лог сайтай